Дараагийн бичлэг энэ бүр үнэхээр амар юм болсон заяа. Саяхан болсон хэрэгчдийн Солонгосын метронд одоо юу болох нь бүгдийг харцгаагаараа. Амар. За, одоо тэр эрэгтэйг харж байгаараа. Яах нь вэ? Шууд цүнхэн дотроосоо савта бензин гаргаж ирснээ шууд метрон дотор татчихин заяа. Тэгээ одоо хүмүүс нь ингээд гайхаад бүр ингээд бүгдээрээ цухтааж эхэлж байгаа байхгүй юу? Энэ эмэгтэй халтрын унчин. Яана гадаа жоохон тавьсан бол энэ эмэгтэй дуусаа. Шууд биеэрээ шатаж байгаа. Ингээ гал тавьчихж байгаа байхгүй юу? Та бүхэн энэ хараа. Одоо энэ халтрч унж байгаа эмэгтэй ингээ бензин дээр халтраа унчиж байгаас тэгээ галаа жоохон хурдан тавьсан бол энэ эмэгтэй шууд гал хүрх байсан. Тэгээ ингээ гал гараад энэ метрог ингээ шууд ингээ гал тавьж байгаа байхгүй сайн эрэхтэй. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамт Солонгосын метроор аялнаа. Солонгосын метрон дотор маш сонин юм болдог. Солонгост амьдардаг монголчууд маань бол мэдж байгаа. Солонгосын метронд үе заримдаа их сонин хүмүүс орж ирдэг байхгүй юу. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хамт Солонгосын метро руу ороод Солонгосын метрон дотор яг юу болдго юм бэ? Хамт үзцгээе. За тэгэхээр бүгдээрээ хамгийн эхлээд Солонгосын 1-р шугамаар хамт аялцгаая. Солонгосын 1-р шугамд алдартай нэг эмэгтэй байдаг. Бараг 1-р шугамаар явдаг манай монголчууд хүртэл энэ эмэгтэйг харсан байх. Тэгэхээр энэ эмэгтэйг бараг солонгосчууд бүгдээрээ мэдэндээ. 1-р шугамаар нь явдаг юм жоохон нэг юм сонин эмэгтэй байдаг байхгүй. За бүгдээрээ бичлэгийг хамт үздэцгээе. Ингээд амар олон хүн байх дээрээс тоохгүй ингээд ойрлж харлаад одоо ямар үйлдэл гаргахыг хараарай. За сая юу гэж хэлсэн бэ гэхлээр зүнхээ би буула гэж штэ гэд ингээд ойрлоо гараа явж байгаа байхгүй. Тэг энэ хүмүүс нь бүр гайхацаарцсан. Яагаад байгаа юм бэ гэх амар ууралж ах шүү. Энэ хажууд нэг хүмүүс нь бүр гайхц. Тэр сандал дээр сууж байгаа хичин царайг нь харж л та. Гайхц харж байгаа байхгүй. Энэ хажууд исэн юм эргэж харснаа. Гавчаг яг нэ. Яа бүр ингэж цочих гэж гээд. Япагэ чига зүсэя. Таавчлаа. Энэ бас нэг метроны бодол дээр ингээд намайг хөөрхөн зураг авч өгөөрэй гэд ойрлж байна. Тэгээ энэ эмэгтэй өөрөө ер нь бол Солонгост айгүй алдартай эмэгтэй л дээ. Яг метроны бодлоор ингэ сонин үйлдэл хийгээд яваад байдгаар айгүй алдартай. За тэр тав хүн харж байгаа бах те. Тэр метроны барилдаас ирчээд ингэ бүжиглээд байгаа байхгүй юу? Бүжиглээд байгаа мó эсвэл дасгал хийгээд байгаа мó? Энэ нь Солонгосын метроны нэг юм хар хувцастай эмэгтэй гэдгээр айгүй алдартай. Тэр цаад нэг их бичлэг хийх шиг байна. Дасгал хийгээл байгаа юм шиг байна л да уг нь бол. Тэгээ юм дандаа юм өндөр өсгөөтэй гутал өмсч явдаг. Энэ бас нэг метронд дээр явж хахад нэг хүнд бичлэг хийсэн юм шиг байгаа. Одоо ингээд мэдгүй нэг юм ингээд метроны тэр бариулаас нь барьсан ингээд агшаарц нэг бодоол байгаа юм шиг байгаа юм л да. Юу бодсон юм бол? Баанг юм хар өсгийтэй юм хар хувцас өмсдөг. Тэгээд үсэн ч гэсэн хар ийм нэг эмхтэй байдаг хгүй метрогоор нь байнга явж идэв. Би бол ерөөсөө бодит дээр нэгч харж байгаагүй л дээ. За метро хүлээсэн бас ингээ бүжиглсэн зогсчихсэн чинь бас нэг хүн бичлэг хийсэн юм шиг байна. Айгуу сони байнга ингэж хөдөлдөг. Ингээ бичлэгүүдийг хараад тахт. Энэ бас дасгал хийж байгаа юм шиг ингээд гараа хэрхүүлээд тэгээ цаана сууж байгаа хоёр хүүхэд ингээд инээгээд тэр зүүн талд нь сууж байгаа гэж бүр ингээд гайхаад харан заяа даарсан. Яагаад байгаа юм?
Одоо тэр зүүн тал сууж байгаа гэгч тэр хоёр хүүхдээс асууж байгаа байхгүй энд яагаад байгаа юм болоо гэд. Тэгсэн чинь нөгөө хүүхэд би мэдэхгүй би сайн юу болоод байгааг ойлгохгүй нэ гэдэл хэлж байгаа юм шиг байна. Тэр цаана навагт бичлэг хийгээд байгаа юм шүү. За энэ дээр болохоор хувцас солилцсон байна те. Баян хар хувцастай явдаг гэсэн бол ийм ногоон хувцас өмссөн. Тэг ингээд ганцаараа бас айгүйх яриад идэг юм шиг үлээ. Тэр цаадлын толинд өөрийгөө хараад өөртөө яриад байгаа юм шиг шүү дээ. Нөгөө бүжгээд хаяж хард өвлөө өмсч. За нөгөө метрон дотор дахиад ганцаар явж байна. Тэгэл энэ тэнд нөгөө метронд ингээд хүмүүс бичлэгэл хийгээд юм шиг байлаа л та. Бичлэг нь бүр айгүй их явж идэг. Ганцаараа л яриад байна. Оо, нөгөө бүжиг дахиад хийж эхэлж байна. Бичлэг хийж байгаа хөхт нь инээгээд байна шүү дээ. Юу ярьж байгаа сайн сонсогдохгүй байна ерөөсөө. За энэ дээр бас ганцаар ярьж байна. Урдлынхаа нэг толинд харчаал ер нь аюух ганцаараа ярьдаг юм шиг байна л да. Тэгээ солонгосчууд бол нэг тоохгүй байгаа сте тий. ганцаараа яриад. За буух чах шиг байна. За би явлаа баярлаа гэд гараа авчлаа сая. За дараагийн бичлэг метрон дотор энэ хүн яах нь харъя. Ер нь бол хаяа нэг иймэрхүү хүмүүс байдаг юм айгуус нь би бас зочтол авдсан шүү дээ. Гэгүйд нэг жоохон хүүхдийн дүр ороод ирсэн болоо те. Өөрийгөө гэгүйд нэг жоохон хүүхд толчтой л гэж бодсон юм шиг байна л та. Тэр үсрээл гинт жоохон хүүхд болоод За энэ залуу. Бүжиглэх гэсэн шиг байна. За балааг нь авч гисэн шүү манай залуу. Түпэмийн дуу дуулж байна. За дараагийн бичлэг энэ аюу алдартай бичлэг заяа. Солонгосчууд энийг аюу их дөөрэж нөө бие бинийгээ шоолдог гэх юм уу? Одоо бүгд хамт үздэхээ тэгээ та бүхэн үзээд ойлгох. За энэ хүн энэ метроны буудлын дотор нэлээд шуугаадсан юм шиг байна. Тэгсэн чинь нэг зорчигчуд ууралж байгаа байхгүй юу? Та чимээгүй л да суу гэд. Явж суу гэд. 대박. 누워. суу. 50. Суу. 자리 앉아. 너 누구야? Чи намайг суу гэдэг ингээ хэрэлдээд байна өдөөс нь. Тэр хажууд нь суугаах инээсэн сууж тэр. 앉아. 좋아요. 자리 앉아. 나는 너 벌써 봤어. 하나뿐이야. 네. Солонгосоор нэг үг заагаад чи хуак гинян гэх юм бол цохиод авах юмсан гэсэн утгатай үг шүү дээ. Хуак гинян гэдэг нь бүр ингэ ганц цохиод унгаачих юмсан гэсэн утгатай гэд ойлгочиход болно. 자리 앉아. 자리 앉아. Зөхгүй байгаас дээ ерөөсөө. Хуак. 너도 까불래. Чи ч гэсэн маяглаад байгаараа ингэ хажууд нь байгаа хүн. 뭐버려 이 개새끼야. 가봐. За нохон гөлөг минь пепа гэж ер нь бол амар хараад чинь. Нааша хүрээд иргэнэ. Нааша хүрээд ирчээ.
За П минь нааша хүрээд тэр. Хууцсан л байгаа юм шиг байна л та. Одоо саяны нэг босч зогсоо суу гэж загнаадсан хүн шууд нэг дуудлага өгч байна. Энд ингээд нэг хүн те метрон дотор үүмэлээд байна. Үүмэн самун тэгтэйгээд байна гэд шууд цагдаа дуудлага өгч байна. Манай хүн бол бүр дүрдээ орцсон өөрийгөө цагдаагийн удацсан юм шүү. Хокня. За мо пэмэн гээл баахан хараагаад байна. За нөгөө нь хурдан ирээрээ энэ хүн ингээд хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна. 사다시요. 이게 19년 빨리 개새끼야. За одоо тэгсэн чинь энэ нэг гаднаас нэг хүн ороод ирж байгаас энэ хүн ингээд байдлыг ажиглаад байгаа байхгүй. За энэ одоо юу болоод байгаа юм бол энэ хүн ч одоо юундаа ингээд ойрлоод байгаа юм бол гээд. 예. 7 Ой та. 그 чи хин гээ. 예, 빨리요. 야 씹새끼야. 이 소리 들려요? Пэмэл гинэ. 소리 들려요 지금? Хак гинэ. 예, 지금 신풍이요. 빨리요. За нэг босс бас нэг босс ороод ирсэн шүү. Оо. Шууд суу гинэ. Хак гинэ. 안 때려. Сая нэг орж ирсэн түлхсэн хүн цогчих чи гэсэн чинь цохихгүй гинэ. Тэгсэн чинь хажууд байгаа хүмүүс нь инээж чинь. Оо, цогцоо. Оо, цогцоо. 사람들 전부 다 яна юм дээр инээжлэхгүй шүү. Нөгөө нэг орж ирсэн ах шууд бас ууралчихж байгаа шүү дээ. Хөө цаа цогцож байгаа юм уу тэгээ намайг. Тэгээ сая ингээд айлхахтаа ингээд хальт хурчиж байгаа байхгүй юу? Намайг цогсон биз дээ те. Сая намайг цогсон биз дээ те. Өө миний нүдний шлийг цогсон инаараа. Нүдний шлиг. Солонгос төрүүл цогох юм бол маш аюултай гэд би хэлсэн шүү дээ. Маш их хэмжээний мөнгө нэх боломжтой. Тийм ч солонгос дөрөс төрүүл цогтгүй байхгүй юу? За хүү урлсан шүү. Цаашаа яв гинэ. Энэ нэг сая хамгийн анхан суу гэдсэн очоод бити наад хүнтэйгээ бити харьц би угаасаа цагдаа дуудлага өгсөн байгаа ингээ хайчих гээд нөгөө хүндээ тайлбарлаж ах шиг байна. Тэгсэн чинь цаад нөгөө ах нь энэ хоёр одоо юу гэдэг юм бол гэсэн шиг харж байна. Дараагийн бичлэг энэ бас айгүй алдартай бичлэг. Тэгээ би монголчуудыгаа яг энэ бичлэгийг үзээд сэтгэлдээ та бүхэн бүр үлдээ гэж гуйж ин заяа. Энэ хоёрын альнийх нь зөв бэ? Энэ нэг хурдны галт тэргийн дотор л болсон юм шиг байгаа. Яг юу болсныг бүгдээрээ хамт харъя. Би шууд орчуулаа явчих заяа. Юу болж байгааг нь. 보세요. 이렇게 뒤로 가니까. За энэ хоёр л яг юунаас л маргалж байгаа юм бэ гэхэлэр нөө нэг суудлаа аргачлуулчихдээ шүү дээ. Нөө нэг тухтаа суух гад ч юм уу, айсгүй унтах гад нөө суудлаа аргачлуулчихдээ шүү дээ. Тэгсэн чинь ард нь өсөн энэ эмхтэй суудлаа бити аргачлуулаад байгаа чи суудлаа урагшлуул гэсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь нөгөө залуу гайхаад юу яриад байгаа юм бэ? Би ягараа суудлаа урагшлуултын гэд одоо яг иймэрхүү юмнаас л маргаан болж байгаа байхгүй юу? Ард нь байгаа эмхтэй суудлаа урагшлуул гэд урд нь байгаа сууж байгаа тэр гайхаж байгаа эрэгтэй болохоор юу яриад байгаа ингээд одоо хэрэлдэж байгаа. Дуугаавэ. Чи өөрөө дуугаавэ. 진짜 지랄. Оо за одоо харал гэсэн П гинэ. П минь. 먼저 욕했잖아. Чи өөрөө ихлэ харааллаа юу сте? 너 지금 Юу нохооны 세우라고. сандлаа урагшлуулаач гэсэн чи яагаад? 왜? Яагаад гинэ? 불편해서. Надад хэцүү байна. Надад хэцүү биш байна гинэ эрэхтэй. Тэгэхээр та хүн болоод үстэй. Надад хэцүү байна сандлаа урагшлуулаад гэсэн нөгөө ихтэй. Надад хэцүү биш байна гинэ. 근데 다른 사람들은 그러고 아무나 Чи бус хүмүүсийг харалтаа бус хүмүүс бүгдээрээ сандлаа урагшлуулсан сууж байгаа үстэй. 저렇게 세워서 있어? 아 택시 그냥 Амаа тата зүгээр суу ямар ядаргаатай юм бэ гинэ. 당치고 못 앉겠다. Би амаа тата сууж чадахгүй гинэ. Ямар гоё хэрэлддэг юм. 도라이도 네가 또 Эм ямар тэнийг эмхтэй вэ гинэ. Дураа одоо нэг галзуу эмхтэй. 나? 여기 지금 너 혼자 전생했어? Чи энэ гал тэргийг түрээслээд авцсан юм уу гинэ? 너는 공중 도덕이란 개념도 Чи энэ олон нийтийн газар те бие зүв авч явахаа мэддгүй юм уу? Чамд ухаан алга уу? Чи өөрөө ямар тэнийг гинэ хэрэгтэй. 네가 없지?
Наад амаа тат гинэ. 너나 아가리 닥쳐. Чи өөрөө амаа тат гинэ. 지금 어디서 말이라고. 소리만 높이면 돼. Чи нөгөө одоо эргэтэй хэлж байна да тий. Чанга дуурхаар л чи дийлэн гэж бодоод байгаа юм уу? 목소리만 높이면 다는 게 아니라 네가 똑바로 안 하고 있잖아. Би тий чанга орилсонтой биш чи өөрөө на сандлаа урагшлуулахгүй штэ. 족간이나 멀쩡. Энэ жоохон муухай хараалахгүй нэг одоо юу гэх юмтэй ер нь жоохон тийм нэмэх насан туршид зориулсан хараал гэх юм уу? Тэгээ насан туршид зориулсан хараал гэж юу багт те. Ямар ч айгуу тийм муухай хараал хэллээ сая. Энэ хоёр эцэст нь юу болоод дуустдаг вэ гэхлээр энэ метроны одоо яг дотор нь хяналтын ажилт нь ирээд тэгээд энэ хоёрыг салгаад тэгээд дуустдаг байхгүй. Тэгээ та бүхэн яг энэ дээр сэтгэлдээ бичүүлдээгэр хинийхэн зүг бэ? Хэрвээ Монгол те ингээд сандлаа хойшлуулаад суусан бол ард талд байгаа хүн нь сандлаа урагшлуулаач гэж хэлэх хэрэгтэй юу, ирэхгүй юу? За дараагийн бичлэг энэ эмэгтэй ингээд метрон дотор ингээд бохиж ажиллаж байгаад бохио үлээгээд ингээд хүмүүсийн нүүрэн дээр очиж байгаа ингээд бохио хаглаад идэг. За харцгаая бүгдээ. Тэр хараа. Аимхон ингээд юм ингээд цацарч байгаа. Тэг ингээд нөгөө нэг сая тэр урд сууж байгаа эрэхтэй нүүрлүүн ингээд одоо шүлс гэх юм уу те энэ муухай юм тацарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд зүгээр арчаад яах ч байгаа байхгүй юу? Маа Монголд бол бүр амар уурлах те шууд баг босч ирээ шууд ингээд те түлхэх ч юм уу яагаад байгаа юм бэ гэдээ уурлах. Тэг ингээд хүмүүс болохоор зүгээр суугаад байгаа байхгүй юу? Дараагийн бичлэг энэ бол ер нь нэлээд ууртаа ихч байх шиг байсан. Тийм ингээд хажууд нь хүн суух гэсэн чи суулахгүй байгаа хгүй ерөөсөө өөрөө хажуудаа цүнхээ тавьчаад тэг хүмүүс суух гад юмгууд амар уурлаад байна. Тэр хараа. Үхэж байгаа тий үхэхэд бэлэн байгаа эмэгтэйрүү та нар дайрах юм бол та нарын л хохиолоо шүү гэдэг. Одоо нэг шууд айлгаж эхэлж байна л та хүмүүсийг. Ямар ядаргатай яага миний хажууд суух гээд байгаа. Миний хажууд хинт суухгүй гэд амар ууртаах шиг байна л да. Тэр. Амар ууртай. Дараагийн бичлэг энэ бүр үнэхээр амар юм болсон заяа. Саяхан болсон хэрэгчдийн Солонгосын метронд одоо юу болох нь бүгдийг харцгаагаараа амар. За одоо тэр эрэгтэйг харж байгаараа яах нь вэ? Шууд цүнхэн дотроосоо савта бензин гаргаж ирснээ шууд метрон дотор татчихин заяа. Тэгээ одоо хүмүүс нь ингээд гайхаад бүр ингээд бүгдээрээ цухтааж эхэлж байгаа байхгүй юу? Энэ эмэгтэй халтрын унчин. Яана галаа жоохон тавьсан бол энэ эмэгтэй дуусаа. Шууд биеэрээ шатчих. Ингээд гал тавьчих байгаа байхгүй юу? Та бүхэн энэ хараа. Одоо энэ халтарч унж байгаа эмэгтэй ингээд бензин дээр халтраа унчиж байгаас тэг галаа жоохон хурдан тавьсан бол энэ эмэгтэй шууд гал хүрх байсан. Тэг ингээд гал гараад энэ метрог ингээд шууд ингээд гал тавьж байгаа хгүй сайн эрэхтэй. Тэг Аз болоход энд нэг ч хүн бэртээгүй. Тэг галыг маш хурдан унтраасан. Тэг хүмүүс нь одоо тэр цаанаасаараа бүгдээрээ гүйлтэд гараад ирж байгаа хгүй. Айгаад тэр цаанаараа гал авалцж байгааз амар хурдан гал авалцж байгаа сте. Тэг энэ метро бүр урд удахгүй ингээд бүр ингээд нийл утаа болоод тэр хүмүүс нь бүгдээрээ наашаа ингээд цухтаага гараад ирж байгаа байхгүй. Тэгээ цаанаас таа ингээд утаа хараа. Амар хурд ирж байгаа утааг нь хараа. Тэгэл хүмүүс шууд угаартаад өгөх шүү дээ. Энэ утааг нь хараа. Ерөөс хэдхэн секундын дотор болж байгаа юм гээ боддоо. Одоо яг энд байгаа хүмүүс нь яг метроны булангийн хэсэгт нь ингээд бүгдээрээ оорцсон байгаа байхгүй. Дараагийн буудлын дээр бүгдээрээ буух гад 2005 онд илүү яг хэдэн онд гэдгийг сайн санахгүй байна. Тэгүүд нэг амар метроны гал төмөр гарсан шүү дээ. Бас нэг хүн яг ингэж гал тавиад маш олон хүн амиа алдсан байхгүй. Тэгээ тэр үед Солонгосын метро нь маш хурдан шатдаг тийм материалаар хийгддэг байсан. Ерөөсөө гал тавиал бол зүгээр тэр чигээрээ маш хурдан шатдаг. Тэр хэрэг болсноос хойш Солонгосын метрог үйлдвэрлэхдээ юм шатдаггүй материалаар үйлдвэрлэсэн байхгүй. Тэгээ тэр нь ч гэсэн яг энэ дээр маш их тус болсон. Гал нь хурдцтай тархаагүй. Яагаад вэ гэхээр тийм шатдаггүй материалаар хийсэн болохоор. Тэгээ магадгүй яг нэг өмнөх шигээ шатдаг материалаас бол энэ хүмүүс бүгдээрээ
амиа алдах эрсдэлтэй байсан байхгүй. Тэгээ одоо та бүхэн харах юм бол те шууд ингээ утаа нь орж ирээд амар хутдаа орж ирж байгаас. Тэгээ хүмүүс шууд амаа дарж эхэлнэ. За тэгвэл одооноос эхлээд үзэх бичлэг маань дандаа метрон дотор болсон зодоон шүү заяа. Солонгосчууд бас бие бинийгээ цогч авдгүй мó зодтолдгүй мó гэж бодож иж магадгүй. Үгүй зодтолдог одоо бүгдээ харцгаая. 똑바로 쓰세요. 똑바로. 우리 아들 같이 나면 잡아야 한다. За энэ сууж байгаа эмээ одоо энэ охин суудал дээр сууж исэн чинь татаж босгоод чи яага суудал дээр суугаад байгаа би суун гэж жоохон бухимдсан юм шиг байгаа юм л да. Тэгсэн чинь хажууд нь байгаа эмэгтэй та одоо болио гэд болиулсан чинь нөгөө эмэгтэйгээ одоо хараараа. 나도 먹지. 뭔데 같이야. Цохоод авсан. Оо. Устц. 하지 마세요. Бойл гинэ. Урд нь бичлэг хийжсэн залуу. 윤석열 퇴진. 한동훈 사자 조선. Айоо нэг Юмсонёл ерөнхийлөгч ярьсан. Юмсонёл огцор гэд ингээд бүр сонин юм яриад байгаа байхгүй яг тийм эрүүл биш байгааг нь мэдгэж байна л та. 무슨 이놈들 살팔이 들려가 누군데 달려들어. 안 갈줄 내다. Оо. 아 진짜 씨. Нөгөө нэг эмхтэй нь хүртэл уурлаад одоо баг ингээд бөө юм болж. 씨발이 그걸 봤다. Саяны эмхтэй ингээд амар хараалаа сая. П гэд саяны эмээг бол дуудаж байна. За дараагийн бичлэг метрон дотор нэг хоёр солонгос эрэгтэй муудалцсан юм шиг байгаа. Тэгээ юу болох нь харцгаая. Чи намайг цох. Тэгж цогтгүй маа. Цогч байгаа бол олигтойхон цогтолтой. Олигтойхон цогч. Аль цогчгоо чаддсан бол цогчихгүй. 경찰인가? 그거 안전수가 지하철 신고하는. Оо. Цохоод авсан. Чи тэг цогч байгаа юм уу? Тийм тэг цогч байгаа юм уу? Аль бүр чанга цогч садчин бол цогч гэх. 아 저기 번호 있어. 1577 1234. Тэгээ бичлэг хийж байгаа эмэгтэй тэр дугаар руу залгаад хурдан цагдаад мэдэгдэх гинэ. Маа цог чаддсан бол цог. 아 010 아니야 02. Оо. Ингэж цохотохтой зогсож байгаа юм бол олигтойгоо цохолтой чаана ингэж цогтгүй байхгүй аль маа цогч гэдэг нөгөөдгөө бүр ингэ шарын малтаад байгаа юм шиг байна л та. За дараагийн бичлэг энэ бас маш алдартай бичлэг. Дийлэнх солонгосчууд үзсэн. За юу болох нь бүгдээрээ харцгаая. Бас л метрон дотор нэг хоёр эрэхтэй муудалцсан юм шиг байгаа юм л та. Чи нааша хүрээд иргэнэ цагаан цамцтай залуудад тэр цэнхэр цамцтай залуудаа муудалсан юм шиг маа. Шууд ингэ өшгөлөөд авч байгаа байхгүй юу? Маа дахиад өшгөлөөд авсан. Кулкац. Сүүлдээ кулкац дуулсараа унчлаа. Яа, кулкац руу амар шүлж байгаас. Унтал нь өшгөлөө ш саяны залуу. Тэ яваад өгч байгаа цааш. За дараагийн зодон. Оо, хөлөө шууд өшгөлж байна. Би чамайг цохих юм бол чи зүгээр шууд ухаан алдаад унна гэнэ. Чи зүгээр л явна. Би эмч байна гэнэ. Намайг анжинг нь эмч гэдэг гэнэ. Аль чи намайг цохиодохдоо ойлгохтойхон гэ. Хоёр ажиши метрон дотор муудалсан юм шиг байна л. Юу гэнэ чи? Ясаа? Би атман байна. Хүй. Цоглоо. За барилцаад авсан шүү. Онцсон шүү. Би эмч байна гинэ. За хувцас тайлсан шүү. За дараагийн зодон. Хоёр анаад барилцаад авлаа. 50 л гээд тах шүү. Алга. Яа, за энэ сурагч орж ирээд салгаж ах шиг байна. За энэ бас мэдээгээр нь метроныхын талаар гарч ирсэн. Яасан бэ гэхлээр Хятадын жуулчид Солонгосын метрогоор үйлчлүүлэхдээ яг ингэж үйлчлүүлсэн байгаа байхгүй та бүхэн хартаа. Бүгдээрээ ингээд те айгүй их суудл эзэгэнсэн. Тэгээд ингээд хөл мөлөө гаргаа тавьсан. Тэ энэ цүнх мөнх амар замбраагүй тавьсан. Тэгээд Солонгосын метрогоор үйлчлүүлэх тийм соёл байдаг хөөхгүй. Одоо нэг яг байнга нэг телевизээр нь гарч ирдэ шүү дээ.
Яах ёстой вэ гэхээр яг өөрийнхөө суудалд суугаад хөлөө хавчаад тэгээ бусдад гай болохгүй метрон дотор орсон бол цүнхээ урдаа барьна гэдэг заацсан ёс журам гэж байдаг байхгүй. Энд суудсан байгаа залуучууд нь хятад залуучууд байсан юм билээ. Тэгээ яг мэдээнийхэн доор бол хятадыг бол аимшигтай хараасан байсан. Тэгээд хятадууд угаасаа л ингэчил таараа муха бүдүүлэг энэ төр гээл. Тийм учраас манай монголчууд ер нь хаа явсан газраа гоё тэ соёлтой үйлчлүүлцгээгээрээ гэж хэлмээр байна. За дараагийн бичлэг нэг хүүхдийн ээж нь нэг хөгшин ажиши ахтаал муудалцж байгаа юм шиг байна л да. За юу болох нь харцгаая. Одоо саяны эрэгтэй тэр цаан сууж байгаа ах хэлж ин л да. Мо пэг бүртээ толгойг нь хаглаа хийчихсэн гэд юу амар хараад байна. Тэгсэн чинь цогч чаддсан бол цогч гэх нэг эмэгтэй нөрлөөд байгаа байхгүй юу? Тэ нохон гүлэг ми чи чаддсан бол цогчих гэд. Тэгэд энэ хүүхэд нь хажууд нь байгаа хгүй юу? Жохон хүүхэд нь энэ хараа хүүхдийн. Энэ юмхтэй өөр хилээд байна л да. Би тийм чанга ярьсан юм уу? Би тийм чанга ярьсан юм уу? Тэгэхээр хажууд нь байгаа тэр настаа авах болохоор жоохон чимээгүй байл гэж шаардлага тавьсан юм шиг байна. Тэгсэн жил одоо ингэ те. Би чанга яриаггүй гэл тэгэл хоорондоо маргадчих гэсэн юм шиг байна. Тэгээ хамгийн хэцүү нь энэ хүүхдийнхээ хажууд амар муха хараал хэлж байгаа хгүй юу чинь. Тийм. Би тийм чанга дуурсан юм уу? Чи өөр гар гинэ. Яагаад ийм тэг гуйлагчим шиг юм хажууд ирээ суучдаг байна гэсэн чи чимээгүй байгаа чи пэмэн гэдэг эрэгтэй нь бас дахиад ууралж байна. Тэгээ саяныхаа үгийг хэлж байгаас нэг солонгосоор хвак гэж байгаа үстэй сая сонссноо тавхан. Тэгсэн чи нөгөө эмэгтэй ингээ заан дулчаад цогч чаддсан бол цогч гинэ. Хүүхдийн хараа. Цогч чаддсан бол цогч. Тэгсэн нөгөө хвак. За одоо ингээ нэг эрэгтэй ирийг салгаж байна. Тэр эрэгтэй ирээд яг ингээ зүү шийдвэрийг гаргаж та ингээ тийшээ ингээ орчихоо гэж шууд хажуудлынх нь метро руу шилжүүлж байна. Тэгэхгүй бол ер нь жоох эвгүй байдал үүсч магадгүй мэн гээд. Тэг иймэрхүү бас салгадаг хүмүүс байх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол ингээ яг хоёр талд бүр тесрэгч байгаа шүү дээ. Тесрэгч байгаа хоёр хүн л ингээл маргалдаж байгаа шүү дээ. Тэгээ юу ч болох юм блэ. Ийм үед хажууд нь яг ингээ тайван харж байгаа үнэ гяс очоод ингээ салгачж явах хэрэгтэй л дээ. Нахан гүл. Тэг хүүхдээ амар ууралж байгаа хгүй. Нааш яри суу гэд. Тэг хүүхэд нь бүр ингээ айцсан бүр шууд ирээ суу гэсэн чи суугаад. Яа энэ эмхтэй гэртээ хүүхдтэйгээ яг яаж харьцдаг бол те. Та бүхэнд яг юу бодогдож байна? Гадаа те ийм хүнтэй ингээд амар харааллээд хүүхдийн хажууд ингэж маргалдаж байгаа хүн харагдахгүй гэртээ бол энэ бичлэгийн доор нэг хамгийн их лайк авсан комментэн дээр нь юу гэж бичсэн байсан бэ гэхээр хүүхдийг нь хурдан тэр сэтгэл мэдрэлийн төвд явуулаа. Энэ хүүхд бол ягаад ч эрүүл өсөх боломжгүй гэсэн байгаа байхгүй. Би бол тэр хүүхдийн санал нийлж байгаа шууд. Ийм хорчин, ийм ээжийн хажууд өсөж байгаа хүүхэд яаж эрүүл ухаантай өсөх юм бэ те? Амар байгаа. Одоо энэ хүүхэд нь бүр айц ээжээс. Тэр. Хүүхэд нь энийгээд шүү дээ. Ямар сони тэ яг энийгээд байгаа юм бол ээжээсээ ичсэндээ тэр ичж байгаа байдлаа инээж гаргаж байгаа юм болов. Альсгүй бол гадуур гарахад ингээд чамайг би загнах юм бол чи инээж агаар гэж хэлсэн юм бол яг энийгээд байгаа юм бол сони уг амар юм те. За дараагийн бичлэг энэ нэг гар зүгээр шууд метро дотор сайхан тамхи татаад байгаа байхгүй юу? Тамхи хасаачаад. Тэгээ хажуудлынх нь өндөр гайхацсан. Тэгээ хажууд нөгөө хөлж ин яагаад тамхи татаад байгаа юм бэ метро дотор болооч гэд. Болгээ болиулээд байгаа. Тамхи унтраа. Яагаад энэ олон нийтийн газар тамхи татаад байгаа юм бэ гэж шаардлага тавьж байна. Тэгсэн чи дахиад тамхи гаргаж ирээ дахиад тамхи хасах гэж байна. 나가서 표시해야지. болооч гадаа гарч байгаа тамхи татаач гин. 제 마음이잖아요. 제 마음이 아니잖아. Миний дуур штэ гинэ энэ хэрэгтэй. 한테 피해 보잖아요. Тэгсэн чинь юу яриа таны дуур биш ээ. Энэ хажууд чинь байгаа хүмүүс бүгд хордож штэ гинэ. 솔직히 연기 마신다고 피해 많이 가요?
Тэгсэн чинь нөгөө залан тэгчихэд энэ хүмүүс жоохон утаа үнэрлэлээгээд хохирох юм уу? 공공장소잖아요. Гүй би тэгээгүй энэ чи олон нийтийн газар байгаас дээ гэж. За бас хажуунаас нь дахиад нэг хүн гарч болооч гээ болиулж. 나가서 나가요. Тий. Гарч байгаа татаа чи гарч байгаа татаа. 도덕측이 다 피해를 보잖아요. Ямар ядаргаатай юм бэ гэдэг амар ууралж ин тэгсэн чинь бүх хүмүүс хохирж штэ танаас болоод. 존나 꼰대 같아 씨발 나이 처먹고. Ямар ядаргаатай юм бэ хөгшөрч өгөх гэж те одоо настаа олцоод ингээд те залуу хөх дээрлэхэд ах гэсэн утгаар ярьж байна гундэ гэдэг байхгүй юу. Одоо жоохон хөгшөрчөөд ингээд нэг залуучуудаа шаардлага тавьдаг ах нар байдэн штэ. Тим ах байна гэд ер нь хэлж юм л та. Гэхдээ энэ бол яаж ч болсон зүйл шаардлага тавьж штэ те. Гунгун чангасуу гэж ярьдаг те. Олон нийтийн газар бие зүү авч явах хэвээр. Миний эрх бусдын эрхийг хязгаарлагдана гэдэг үг байгаа штэ. Ялангуяа ийм бөхчм орчин, автобус, метро одоо юу гэдэг нь те. Одоо орон сууц, иймэрхүү газар бол тамхитдаж болохгүй штэ. Тэр чинь хажууд нь байгаа хүмүүс хордон, тамхины үнэрэнд дургүй хүн байгаа. Энэ бол яаж ч утсан буруу үйлдэл хажууд нь байгаа эрхтэй бол зөв шаардлага тавьж байна те. 코로나19 확산 방지를 위하여 마스크 착용 시코와 입을 Дараагийн бичлэг энэ нэг коронагийн үеэр л гарч исэн юм шиг үлээ. Нөө хүмүүс бүгд масктай явж исэн шүү дээ. Тэгсэн нэг хүн маскгүй метрон дотор ороод ирсэн юм шиг үлээ. За энэ наа сууж байгаа эмэгтэй бол шаардлага тавиад байл л да. Нөө маска ингээ бүтэн зүгээч. Яагаад маск зүүхгүй байгаа юм те? Бид нар дуртаадаа маск зүгээ яваад байгаа юм уу? Яагаад шаардлага биелүүлэхгүй байгаа юм гээд ууралж байна. Тэгсэн чинь хажууд нь сууж байгаа өвөө босч ирээл уурлалах шиг байна. Тэгээ энэ нөө ярихдаа маска аваад яриадсан юм шиг байна л да. Тэгээ хажуунаас нь маска зүгээч хэ шаардлага тавьсан чинь л ППП гэж би биний хоёр нь амар хараад байна. За бослоо өвөө уурсан шүү. Оо 50. За бас нэг өвөө. Ер нь солонгосын өвөнөр их ууртай. Тэгээ нэмээ сая босгохтой хэлж ин л та би ч гэсэн өвдсөн хүн штэ гэд. За дараагийн бичлэг. 말 막힐 수 있어. 나이 드신 분은 말 막힐 수 있어. 많이 그랬다면. 나이 값을 하셔야지. Жохоо насандаа байл да та одоо яах гээд байгаа юм бэ гэл энэ гурвалтай яа юунаас л муудалсан юм бүүн. 너무나도 맞춰줄 수 있어. Хоёлоо үзхүү гинэ. Одоо нөө мажанг тэр солонгостаас үзхүү гэдэг хүн байт юм шиг. Одоо мажанг тэрлээ гэдэг нь хоёлоо зодтолтгүй л гэж байна. Хоёлоо одоо гарч зодтолтыг хоёлоо үзхүү гар аль гараад тэр гэл монголчууд өгдөн шүү дээ. Одоо Охоо гин. 에이, 이러면 안 되지. Солонгосч ингээд гоё авэнүүд байдаг годож чи сайн хвак гэдэг те. Вэгрэ ирвэ андэж одоо орлож байна. Оо ингэж болохгүй шүү. Яга надад хүрээд байгаа юм бэ те. Согнаас нэрсэн байгаас тийм ингээд. 같은 60대아니요. Хоёулаа адилхан л 60 гарч яваа хүмүүс штэ гинэ. Одоо би биенийхээ насыг л асуусан юм шиг байгаа маргалтаж ах та. За тэгээ гарын цаашаа аваад 그냥 앉으라고. цаашаа яваа суу яах гээд байгаа юм бэ? Тийш явж суу гэдэг. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Золбоо ТV-тэйгээ Солонгосын метрогоор аяллаа. Тэгэхээр Солонгосын метрон дотор иймэрхүү сонин хачин ийм сонирхолтой гэх юм уу те гонигтай гэх юм уу иймэрхүү янз бүрийн асуудал бол үе болж идэг. Тэгээ тэрийг нэг хүмүүс бичлэг хийгээд нөгөө YouTube дээр тавьчихдаг байхгүй. Энэ бичлэгээс харахад хүмүүсийн маргалдаж байгаа муудалцж байгаа шалтгаан нь бол ерөөсөө суудал тавьж өгөөгүй ч юм уу. Айлсгүй бол метрон дотор хитрхи их чанга ярих ч юм уу. Би биэндээ тийм тавгүй тухгүй мэдрэмжийг төрүүлэх юм бол нөгөө өндөө уур бухимдлаа илэрхийлж байгаа байхгүй. Шаардлага тавьж байгаа. Тэгэхээр бид нэр олон нийтийн газар явахдаа аль болох бие зөв авч явна гэдэг бас маш том хүмүүжил, маш том соёл шүү. Тэгэхээр бүгдээр олон нийтийн газар явахдаа тий
Аль болох бие зөв авч явцгааж байна шүү. Энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ Солонгосын метрогоор аялсан бол дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ Солонгосын гудамжаар аялж үзнэ. Солонгосын гудамжаар бас янз бүрийн 9 шидийн инээдтэй сонин явдал их болно. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Залбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Бай.